Би эргээд ирлээ. Яа, сургалтнаас гараад исэн чи бүр усан бороо орж байна. Тэгэл одоо яах вэ? Юу хүлээх вэ те? Тэгээ шууд алхаад гараад ирлээ. Яа, ядж хахад амар инээдтэй заяа. Би ингээд дотор юм өмсөөгөө шууд ийм цагаан цамц өмсөө тэгээ гадуураа нөгөө нэг энийг өмссөн байхгүй юу? Тэгээ надад байгаа минь энэ байгаа болохоор энийг тайлаад толгой дээрээ барьлаа. Одоо нэг хэсэг зогссон байна. Йоо, бүр эрээ. Өнөөдөр ихтэй бүр юм бороо мороо үнэхээр цаг агаар хараагүй гараад ирсэн байсан чинь бүр эрэл дэндэн болчихсон. Тэгээ бүр амирын талбай дээр би ганцаараа явчихна. Шинчаа яа. За жоохон тайвшраад харуулцгаая. Уул нь бол яг үнэхээр гоё харагдаж байна заяа. Ингээд яг бодож байгаа юм нэг юм бол ингээд бодог урсаад бүр амар ингээд нүд өвдөхгүйдээ л гэж бодож байна. Нөгөө линз зүүцэн байгаа болохоор ер нь бол нүдээ нь харгаж доктор нь ингээд ус оруулмааргүй байна. Тэгээд ямар ч гэрлэггүй да. Бүр хөл мөлөл одоо ингээд өнгөрсөн ингээд шал ус болцсон. Би ингээд нилээн өмдөө шуугаад тэгээд явж гин. Уцаа болохоор ингээд дэвтэрнүүдийнхээ ингээд завсар хийхэд тэгээд шууд цүгэлцэн. Тэгээ гайгүй. За. Өтөөхтэй яг ингээд ийм усан бороо яг хараагүй гоё байна. Жаахан сонирхол үедээ харчлаа. Яа, цаас орж байна. Монгол шүү дээ. Монгол юм чи юу ч гээд орно. Ансаар харгалцахгүй. Би танарт гоё юм харуулъя гэж жаахан. Жишээ. Нэвра. Яа. Царайлаг юм аа. Камера эргүүлж. Нөгөө нодлын үерлэг сэлб маань энэ штэ. Одоо үерлчүүл яана. Ер нь л үерлэл нэлээ нэмэл юм л та. Юмчгүй. Юм идчихээ тэгчээд орё. Тэгээд 3-аас ажиллаж эхлэх ба. Болно өглөө өнөөсөн болохоор орой гэртээ ярьж байгаа. Харшил хийж өгье гэж бодсон ч гэсэн өлсөд яарад ирлээ. Тэр миний эздэг юм бол ер нь янгчи сордог их ажлын хажууд гэдэг болохоор тэгээд школбаад тэгээд ихтэй сүтэц яадаг. Тэгээд зурандаа авчлаа. Тэгээд хаана найзуудаа орж ирэх юм бол гоё юм гэдэг. Өөр нэг юм сонголт авах гэдэг. Бид нэр хэлж тэмдэг. Гараар нэг гоё явуулах. Oh my god. Yeah. Татах чинь яг бичлэг хийчихсэн. За би жаахан өөр боломт хийч.
Надад очиж сууж байгаа. Ийгээ юу. Орж шүү дээ. Ямар зүсгүй юм бэ? За энэ л. Тэгээ одоо оройн 10 болж байна. Тэгээд ажил тарсан. Тэгээд цэвэрлэгээ ирээд тэгээд нэг өглөө дэлгээд ихээ тургаадсан шүү дээ. Тэрийг одоо ингээд ер нь бол үйлчлэгчид их хувцсыг угаагаад тэгээд дэлгээд явах хэрэгтэй. Тийм ээ. Тэгээд өнөөдөр би 8 цаг хагас орсон байгаа. Тэгээд цэлэн мөнгөний талаар дараа тухтай ярээ. Ингээд ярэ бичлэг хийх орчинтой болоод тэгээд цэвэрлэгээ хийлээ. Бүр ингээд нүрэж тавлаа. Бүр дээрээс авсан тавиал. Зя ямар ч байсан угаасан хувцас талын дийлэгчлээ. Тэгээд одоо хувцас хэлээ дөө. Тэгээд цалингаа аваад явъя. Тэгэд манай энэ ажлын бүр ингээд надад бүр хамгийн их таалагддаг ажлаа гэнэ. Цалингаа өдөрт нь өгдөг заяа. Тэгээд шууд бодоол. Тэгээд хамгийн ингээд шууд өдөрт нь өгөхдөө заяа нийгмийн даатгал ерөөсөө авахгүй. Тэгээд ямар нэгэн ингээд шууд шимтгэл авахгүй гэж шууд ингээд гар дээр цалинаа өгдөг. Би анх удаа л энэ цалин авч байгаа. Яа бүр зүгээр нэг хэсэгэн цагийн ажил хийхэд хүртэл зүгээр нийгмийн даатгал авдсан штэ. Тэнгүүтээ ингээ ямар нэгэн юмны төлбөр бүр ингээ заавал хасагддаг заяа. Ингээ зөөгч хийж хахад ингээ даяг тавг хагарсан юм айлсэл зүгээр ингээ ямар ч үрд ороогүй байнгут ингээ нийт ингээ бусад хүмүүсийн өөрийг нийтэд ингээ хувааж төлнө гэж ашиг тиймэрхүү нэг тийм сэтгэлгээ байдаг да. Тэгээд энд бол ямар ч тийм юм байхгүй. Чи тэгээ хөдөлмөрлөж чадчихвэл чи тэгээд ажлыг гэж хичээвэл ер нь л тэгэл тултал наавна. За тэгээ өнөөдөр яг 8 хагас орохоор хэдэн төгрөг вэ гэвэл 1 цагийнх нь 20,000 аахгүй юу. Тэгэхээр 8 хагас гэхээр 170,000 төгрөг гэсэн үг. Ваа ээ. За тэгээд 8 хагас гэ яагаад тэгээд байгаа вэ гэхээр ингээд 1 цаг 30 минут нэг орсон байхгүй юу. Тэгээд 7 цагаар болохоор цагаар таслаад 7 удаа орсон гэсэн үг. Тийм байна. За тэгээд өнөөдрийнхөө типийг бүгдөө тоож үзье. 17 18 доллар болсон байна. 7,000 вон. За мэдгүй тэгээд тэр үед нь бодоод тавьчих واخ заяа. За тэгэхээр ямар өрнүүд байгаа вэ гэхлээр жинхэнэ хамгаалтын үеэр мөрөнгө гаргаж өгнө гэж найзуудаараа ер нь бол хоол идсэн. Тэгээд тэр хоол идэх үед надад мөнгө байгаа болохоор би номоогоос зэлийн аппликейшнаар нь 110,000 төгрөг өөр тавьсан байгаа. Тэгэхээр өчтөр тэрнийх нь хугацаа нь ингээд болцсон. Тэгээд надад мөнгө байгаа болохоор би төлж чадаагүй. Тэгээ өнөөдөр өгөө гэж хэлсэн. Тэгээд тэрний өрийг өгнө. Цан. За тэгээ хасагдаад бодогдлоо. За тэгээд үлдсэн мөнгө нь яах вэ гэвэл би юу яах вэ? 110,000-ын хүүн бодогдохоор 120 болох хаа. Тэгээд менежерт би бас нэг цамцны мөнгөний өртөө байгаа. Яа би бүр баг 2 сар гарan болгоцсон байгаа. Тэгээд тэрнийхэн мөнгийг бас гэтээ баг типнээсээ өгчий гэж бодож байна. За нэг тиймэрхүү. Өнөөдөр ихтэй үнхээр амжилттай байлаа. Yes. Тэгээд яг нөгөө нэг ингээд шууд гар дээрээ цалин авахаар ингээд амар урам ордог. Ингээд заримдаа ингээд үлсэл заримдаа ингээд ядарсан ч гэсэн мөнгө нь ингээд амар ер нь бол нэлийн төлөв залдаг гэх юм уу. Би яг ингээд 1-р курстэй нэг Солонгос хоолны ресторанд зөөгч хийгээд тэгсэн чинь орой өдөр 12-оос очоод орой 9 өнгөрч тарсан баха. Тэгжсэн чинь надад 20,000 төгрөг өгсөн. Тэгээд 20,000. Тэгээд уул нь бол тэр ажлын газрын хүмүүс нь бол нэлийн давгүй хүмүүс заяа. Тэгээд надад ингээд жиюг миг ер нь бол илүү гарсан хоолноосоо найзуудтайгаа хоож дээрээгээд өгч байгаа болсон за. Тэгээл яг тэр үед нэг 20,000 төгрөг ер нь бол нэлийн багаал санагдчихсэн заяа. Ингээд өдөр өнжөнгөө ингээд зогсоо зайгүй тэгээ ганцхан зөөгч ингээд би ажиллаж байгаа байхгүй. Тэгээл гэтээ явах вэ. Тэгэл тэр үед болж л исэн. Одоо тэгсэн чинь ингээд цагийн 20,000 төгрөгийн ажил хийж мэгээд. Гэтэ одоо зүгээр типийг бодохтол ер нь л цагийнх нь мөнгө нь гараад ирж байгаа гэх юм уу. За явцгаая. Ер нь нэлээд ойр болсон байна. Тэгээ гэр ойрхон тулдаалаа.
За буцаад саналаа дээш нь хороод би санал дээрх энэ хоёр пикчурыг аваад цуцсан байгаа. Буцаагаад тавьчих. Өнөөдөр сайн байна. Гүзээ. Тэгээ би өнөө өглөө бүр ингээд яг 8:30-аас онгод нээдэг байхгүй. Тэгээд 8:30-аас орё гээд яг ингээд босоод орох гэсэн чинь 100-ны хуваарыг харлаа. Нэг тийж авдیں۔ Да. Тэгээ 100-ны хуваар нийцаа. Юу гэсэн үг юм бэ те? Бүгд л 100 угаасаа сурахгүй ажил хийх гэж энэ хотод үлдчихэж байгаа шүү дээ. Тэгээ сунгаад энд амьдарч байгаа. Тэгэнгүүт 10:30-аас 4 цагийн хооронд ажиллана гэдэг чинь юу гэсэн үг вэ те? Тэгэнгүүтээ ажиллах өдрөн гэсэн чинь нэг ажиллаад нэг унжижээдэг юмс. Яа, бүр арай л дэндүүнэс. Хамгийн гол нь энийг бид нар ингээд угаасаа ажиллаж байгаа юм чинь хинчгэл усанд орохыг хүснэ нэстэй, хинчгэл цэвэрхэн явахыг хүснэ нэстэй. Тийм ч өөрөөсөө цэвэрлэгээ хийгээд ингээд цэвэрхэн байцгаа гэж хэлж болно доо. Угаасаа зуны эсэлт дотор байранд бол ер нь маш цөөх хөхөд байгаа заяа. Дүүргэлт нь бараг 50%-аас бага. Яагаад гэвэл ингээд 4 давхрын 4 дахь давхар дээр нь аваагүй заяа. Тэгэхээр 1 2 3 байгаа. Тэнгүүт зарим өрөө нь угаасаа сул байгаа. Тэгээд нэг өрөөнд 2 хөхөд байгаа. За 2 хөхөд ер нь орох хэвээр. Тэгээд ер нь ингээд миний ажиглаад байгаа харал яг ингээд бүх ер нь ингээд 2 өрөөнд 2 хүнтэй хүн орно шүү гэсэн тийм өрөө яг 2 хүнтэй байхгүй байгаа. За. Би үүн дээр маш их стресстэй байна өө. Тийм стресс чадаа. Тэгээд өчтөр нэг үсээ зүгээр нэг хэл угаасын карантинд асгасаж өгсөн гэж. Бүтггүй нэр. Тэгээд миний ингээ гаргасан гаргалгаан заяа. Би юу яагаад фитнестэй явахгүй гэж одоо тэгээд ирэхээ зарах гад өчтөр би ингээд ер нь л пост оруулаад, стори оруулаад аль чадхаараа л зарах гэж тэрийг үзлээ заяа. Гэтэ хүмүүс ер нь л сонирхгүй байна. Гэтэ ийм постыг би харуул би л хамгийн дөрөнд авч байгаа. Ер нь бол тэр нэлийн хямдхан байгаа байхгүй юу? Тэгээд би за зөв хүмүүс сонирхгүй. Тэгээд яг уу ингээд өөрөө боломжтой болохоор явъя да гэж одоо явхад надад боломж байхгүй байгаа байхгүй юу? Тэгээд маргааш өглөө фитнес дээр очиж усанд орд юм уу яа тий. Одоо тийхгүйгээд яхав дээ ямар 10:30 хүртэл хүлээж байгаа усанд орчоод тэгээд нүрээ бодоод ажил дээр ирнэ гэдэг чинь ажлын тал нь өнгөрч штэ баг. Тэгээ хамгийн гол би чинь яг ингээд нэг ажлынхаа хуваараа биш бас өөр зүйлсийн хуваараар ажиллаад тэгээд тэрнийхээ юунд яваад байгаа юм шүү. Нэг л болж өгдөг бай. Яасан гэж би дөнгөж сургалтнаасаа ирээд байж гэн. Тэгээд энэ 7 хоногт сургалт ороод амарлаа. За тэгээд яасан бэ гэхлээр өнөөдөр надад нөгөө нэг ангийн групп дээр мэдээлэл ирсэн. Тэр нь болохоор ингээд 2 айлын санал ирсэн гэсэн. Би яг тэрийг ингээд уншчаад ер нь л үнхээр их баярлсан. Манай ангийнханд ер нь л айлын саналууд эхнээсээ орж ирээд, хоёр дахь нь орж ирээд, тэгээ бэжсэн гэсэн ингээд минийх ер нь бол орж ирэхгүйс аахгүй. Тэгээл би угаасаа явах хугацаа нь ингээд миний төлөвлөж байгаа явах хугацаа маань болоог байгаа болохоор за явах хөтэ над хугацаа байна да болно доо зөөр дээ гэж бодоод байсан. Тэгсэн ч гэсэн яг өнөөдөр тэр мэдээллийг харчаад тэгээ ингээ өөрийнхөө баярлж байгааг харсан чинь ингээд бас нэлээ хүлээжсэн юм шиг байна. За тэгээд заяа. Ер нь одоо энэ манай хөтөлбөрт бол эхний ээлжинд яг ингээ 3 айлын санал орж ирээд тэгээд тэр 3-аасаа ер нь бол бараг ингээд ихэнх хүмүүс тэр 3-аасаа бараг ингээд техникийн айлтай яриад тэр хүн айлыг сонгодог гэж ер нь бол бидэнд тайлбарсан байхгүй юу? Тэгэл лээжсэн чинь ингээд ороод ирд юм да. Тэгээд яг орой
дахиад нэг санал ороод ирсэн. Ваа, ингээд 3 санал ороод ирлээ. Тэгээ ерөөсөө би ингээд айл майлтай танилцаж анкетыг үзэж үзээг байгаа. Тэгээ маргааш очоод тэгээ тэр нь бол гурвуулангийн харах нь байна. Хэр гоё яана. Яг ингээд өчтөр болохоор ер нь бол надад нэг тийм ямар хэцүү байсан байхгүй юу. Тэгээл яг өнөөдөр ийм зүйл болсон ч ингээд ер нь нэлээ гоё байна. Тэгээд өчтөр ингээд амар амарг байсан болохоор ингээд цэн дээр рүү залгаал. Тэгээл ер нь л ингээд ийм зүйл болоод байгаагаа хэлээл. Тэгээд яг нэг өмнө нь ингээд та нарт бас хэлжсэн шүү дээ. Яг тэр асуудлаас болоод. Тий. За ямар ч байсан тэгээд би сая ингээд тэрийг сонсчоо шууд ингээд сургалтаасаа гараад замдаа шууд ингээд камераас агаал тэгэл шууд ингээд бичлэг хийгээд эхлэе гэж бодсон ч миний утас ингээд шууд заяа унтарсан. Цэнэггүй болоод тэгээ би нөгөө нэг гөрөвт дээр ингээд нөгөө мэдэгдсэн хүн лүгээ баярлаа гэж хэлж чадахгүй тэгээд бүр цэнэглэгч аахгүй. Тэгээ сая шууд өрөөндөө орж ирээд тэгээд уцаа цэнэглээд камераас агаад сууж. Тэгээд та нартай бас хуваалцъя гэж бодоод яа. Ер нь л би одоо энэ 3 айлын анкеттай танилцаад тэгээ ер нь л гээд надад аль нь ингээд давгүй, аль нь тохирох юм шиг байна, аль нь ингээд болох юм шиг байна гэдгийг хараад тэгээ бас ингээд ярилцаж үзээд тэгээд яг ингээд баг энэ 3-аас л нэг айлын сонгох бах. Уус сонгоно. Надад шууд тийм сонгоно гэдэг бодол төрөөд байна. Тийм байна. Тэгээд одоо нэгдэх эхэлж байгаа. Дараагийн нэгдэхэд А1-ийн шалгалттай. Амьдрал нэг тийм амар гоё буцлаад байгаа нь гоё санагдчихээн. Ер нь л нэлийн тийм ачаалалтай байгаа. Бүх юм ингээд цаг хугацаанд бүр ингээд гэдэг байгаа нь гэдэг амар төвхтэй хэцүү ингээд ард нь гарч чадахгүй байгаа юм шиг санагдаж байгаа ч гэсэн ингээд бас ард нь гараад чадаад байгаа нь бас гоё юм. За. Тэгээд та нарт үнийг хуваалцлаа. Тэгээд өөр ч одоо та нартай ярилцах зүйл байгаа лээ. Гадагшаа ер нь л өмнө нь явж үзэж байгаагүй. Тийм болохоор сэтгэл санаа маань ямар байгаа вэ? Хэр бэлтгэлтэй байгаа вэ гэвэл ер нь нэлийн бэлдсэн. Бэлтгэлтэй байгаа хаа. За ийм тодорхойгүй хариулт өгөхгүй. Би бэлтгэлтэй байгаа. Яа. Тэгээд энд орой болж байгаа болохоор сайхан амраарай. Тэгээд одоо үзэж хахад ч өглөө болж байгаа бол өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдөр болж байгаа юм бол оройг сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд амаг бүр ханаас ч үзчихсэн байсан та нарт ингээд хамгийн өөртөө хүсдэг ингээд хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд хамгийн гол нь эрүүл ах чухал. Тэгээд өөрийгөө бодоорой. Зүгээр л ингээд өөрийгөө хамраая да гэж бодох ч ингээд бүр өөртөө гаргаж байгаа хамгийн том сэтгэл шүү. Тийм болохоор шүл өстэй хоол идээрэй. Бүр ингээд нэг тийм амар гоё мэдрэмж төрөөд байна. Энэхтэй яг ер нь л нэлээ өчтөрөөс л болсон л доо. Эмнэлэг рүүгээ л ядч очив шүү гэж одоо бүр ингээд толгой яргээд ер нь бол унах гэсэн байхгүй юу. Тэгээд угаалгын өрөөнөөс гараад тэгсэн чинь ингээд толгой яргээд бүр нүд харанхуулаад ингээд дайваад за
Тэгээд за яг дээр нь гарлаа шүү. Яа энийг хараад тэр доороос алхаслаа. Тийм ээ яг ирэх чинь. Гэтэ яг ингээд ийм оройг хараад тэгээ гараад ирэнгүүт дахиад цаана орой байдаг те. Гэтэ зүгээр би тэгж санахгүй. Яг энэ орой дээр л гарч ирэхийг хүссэн юм. Зя. Саноо. Дахин нэг өдөр болсон байна. За тэгээд өнөөдөр болохоор та нартайгаа дахин нэгэн баярт мэдээлэл болгох нэ. За энэ бол юу вэ гэвэл надад ингээд айлын санал орж ирсэн хэлсэн байгаа. За тэгээд түүнээс 2 хоногийн дараа буюу сая бас дахиад нэг санал ирсэн байна гэж хэлсэн. За айлын санал орж ирлээ гэдг нь ингээд ер нь бол бүх юм бүтчин гэсэн үг биш. Ягаад гэвэл тэр тухайн айлтайгаа ингээд цаг өдөр тоглож агаад тэгээд видео дуудлага хийгээд тэгээ ингээд тэрэнд одоо миний хэлний одоо ярих чадвар маш чухал. Би ярих чадвар маш муу байгаа. За ямар ч байсан тэгээд багшаасаа зөвлөгөө аваад тэгээ ямар ч байсан явуулсан мэйл зурвсанд нь хариу өгсөн. Тэгээд ирэх гэжтэй энэ хагас бүтнээр ямар ч байсан ярих цагуудаа тоглоод тэгээ байж байгаа. Тэгээ ямар ч байсан ингээд айлын санал орж ирсэн байгаа болохоор уул нэр айлын санал орж ирчээ бас та нартай хэлсэн тий. Яа би нэг яг бичлэгээ яг яаж аваад байгааг сүүл рүүгээ ингээд жоохон мартаа санаалаа юм л да. За нэг тиймэрхүү. Тэгээд айлтайгаа танилцсан байгаа. Ерөнхийдөө одоо энд ингээд нэр ус газрын байршил дурддахгүй юм чи ерөнхий мэдээлэл нь бас ингээд та нарт хуваалцаж болно гэж би өөрөө хувьдаа бодож байна. За эхнийх нь айл болохоор ямар ч байсан 2 охинтой айл байсан. Тэгээд 5-тай 3-тай тийм айл байсан. Тэгээд миний хувьд болохоор ингээд амьдардаг гэр нь надад үнэхээр таалагдсан. Тийм байгаа. За 2 дахь айл нь болохоор 3 хүүтэй, 7-тай, 9-тай, 10-тай тийм айл байсан. За 3 дахь айл нь болохоор 9 сартай 2 их хүүхэдтэй, тэгээ 3-тай, 5-тай. Тэгээд нийт 4 хүүхэдтэй айл байсан. За 4 дахь айл нь болохоор яг өнөөдөр ирсэн болохоор би ингээд ямар айл гэдгийг нь бол мэдэхгүй байгаа. За ерөнхий мэдээлэл гэх юм бол ямар ч байсан нэг ийм 3 айл байна. Тэгээ нэмэгдээд нэг айл ирсэн байна. Тэгээд видео дуудлага хийгээд тухайн айлд би таалагдаад тэгээ тухайн айл надад бас ингээ боломжтой санагдвал за ямар ч энэ айлд очио гэд тэгээд шийдээд тэгээ яг нэг айл дээрээ тохироод тэгээ ер нь бол нөгөө нэг энэ ер нь эцсийн яг нэг шийдвэрлэх одоо чухал үйл явц гэх юм уу? Тийм болоод байгаа. Тэгээд ер нь ингээд байгаль гарч ирэх гоё тий. Гоё маа. Тэгээд ойрдоо миний улаан царайг харахгүй баах. Тэгээд сансноо. Ер нь бодоггүй байхгүй шүү дээ. Тэгээд би цэцэг тасчихлаа. Гэтэ зүгээр тий. Яа. Ингээд дээрээс барихгүй бол гэрэл нь яг нарны гэрэл нь яг нүүрэн дээр тусчихгүй л юм л да. Ном бэлгэлээ. Баярлалаа. За, дараагийнх нь одоо ингэ гар хэсгэж. Төлдрөө гар хэсгэж авъя. Энэ бал үдэнгийн ном. Зураг авах юм уу? Нөгөө бичлэг. Зүгээр би минь шүү юм. За өнөөдөр надад 5 дахь айлын санал ирсэн байгаа. Тэгээд ямар ч байсан бас энэ мэдээгээ та нартайгаа хуваалцъя гэж бодоод ингээд би муугаа эмнэлэгт үзүүлсэн гэж хэлсэн шүү дээ. Эмчилгээ хийх шаардлагатай гээд. Тэгээд ер нь бол хувийн эмнэлэгт үзүүлсэн байхгүй юу? Тэгсэн чинь оншин буруу гарсан байсан. За тэрийгээ тэгээд яг нэгдсэн эмнэлэг дээр очиж үзүүлээд тэгээд
нэгдсэн эмнэлэг дээр очиод тэгээд шинжилгээнийх нь хариу хэвийн зүгээрээ гэдэг хариу авсан байгаа. За ямар ч байсан тэгээд нэг тийм амар сони сэтгэл зүйтэй дэшээ сагалсан тийм л өдрүүд байлаа. Тэгээд ямар ч гэсэн үүнийг хэлье гэж бодоод тэгээд та нарыг санаа зовчихно гэж бодоод тэгээд хэлж байна. Амар инээдтэй би сая энийг газар унгаачвал яах вэ? Нэг цаа ялсуу. Зүг аваа. Би танд оруулахгүй. Битээ. Тэгээд олон би бичлэг ер нь бол хийхгүй бай. Тэгээд нэг 2-7 хоног сошиалуудаа устгаад тэгээд зүгээр хэсэг амрыг гэж бодоод сая би эмнэлэгт үзүүлээд тэгээд ер нь хэмжлэгээ хийх шаардлагатай байсан. Тэгээд яг ингээд өөрийгөө бүх юмнаас ингээд яг тусгаарлалцсан ер нь ингээд юм сэтгэлээр онаад тэгээд ингээд ер нь л амар ганцаардах нөгөө нэг ингээд юм болох цагтай болох юм шиг санагдаад тэгээд ер нь за бүх юмаа дахиад хөгжүүлээ. Өөрийгөө яг үнэндээ завгүй ялгая тэгэж бодсон. Тэгээд завгүй байж ижил энэ бүгдийн харт гарч чадна гэж бодоод тэгээ яг ингээд бичлэгээ хийгээд тэгээд тэрийг ядаж янзлж байгаа гэд бас нэг цаг хөөрхөн цаг гарна. Тэгэл яг эрт амрээ тэг ингээд ачлаа тэгээ ингээд яваа тэгэл ядаж гээд тийм тэгэл ер нь л бичлэг хийж байгаа да. Хийсэн шуул нь яг ингээд 6 сарын 20-ноос 7 сарын 1 хүртэл би яг амаргүй болох bijсэн. Гэтэ болоогүй заяа. Би яг энэ усны савыг 2 дахь удаага ингээд ер нь бол орхио явчихж байгаа байхгүй юу? Нөө ингээд цөнгөлж болохгүй зүгээр яг ингээд гарандаа барай явж байгаа болохоор заримдаа ингээд нэгтэй юм би 3 гаргүй юм чи тийм үе гарна заа. Дээр ингээд дэлгүүрт карт уншуулах га тэгээ яг ингээд хажууд нь тавиад өргөцөөс. Чи сая ингээд банкнд очирлж байгаа тэгээд гүйлгээ хийчихэд би бас өргөчсөн. Oh my god.